Тамина очирмын шүдний эмнэлгийн халуун сүрэн байна. Өнөөдөр та бүхэндээ ямар тохиолдолд шүдний эмнэлэгт хандах ёстой байдаг ажиллагаануудын талаар тайлбарж өгье. За нэгдүгээрх нь 3-аас 6 сар тутамд урьдчилан сэргийлэх хүслэгт бол хамрагдах ёстой. 3 сар гэдэг нь таны амны хүндийн харьцангуй эрүүл бол 6 сар тутамдаа ирэх ёстой. За хэрэг олон шүд цаарсан, ломдогдсон, авагдсан бол 3 сар тутамдаа шүдний эмчид очиж үзлэг зөвлөгөөнд хамрагдах ёстой. Хоёр дахь нь шүдэнд нь ямар нэгэн байдлаар хар толгод үүссэн бол тэр толгод нь угаагаад арилахгүй байгаа бол шүдний эмчид хандах ёстой. За гурав дахь нь гэмтэл авсан бол шүдний эмчид яаралтай хандах ёстой. За дөрөв дахь нь буйлнаас цус гарсан тохиолдолд шүдний эмнэлэгт хандах ёстой. Буйлнаас цус гарна гэдэг нь маань тулгуур эдийн үрсэл байж болно. Тулгуур эд гэдэг нь шүдийг хөдөлгөөнгүйгээр барьж бэхэлж идэг эдүүд байдаг. Тэгэхээр ямар нэгэн завьргүй зөвхөн цус гарах завьртай явж агаад эрүүл цаараагүй бүтээн шүднүүд хөдөлгөөнд орох аюултай учраас энэ маш чухал зүйл байгаа. За тав дахь нь лом бунсан тохиолдолд заавал шүдний эмнэлэгт хандна. Шүдний ямар нэгэн эдүүд хаагарсан, бутарсан, эсвэл ломтогдсон шүдний ломбо нэмтэрсэн бол заавал шүдний эмнэлэгт хандах ёстой. Тэгэхгүй бол ингээд дээрээсээ ломбтой шүдтэй юм шиг хэрнээ тийшээ нь халдвар ороод тэгээд тухайн шүдний дахиж үрсээс идрэх шалтгаан болдог. За 6 дахь нь шүд халуун хүүтэнд хэд мэдрэг байх юм бол шүдний эмнэлэгт хандах ёстой. Хүний шүд ингээд хитрхи халуун хүүтнийг хүчтэйгээр мэдрэхгүй байх ёстой. Тэгэхээр халуун хүүтэнд мэдрэг байгаа дээр мөн шүдний эмнэлэгт хандах ёстой байгаа. За 7 дахь нь шүн өвдөх юм бол шүдний эмнэлэгт яаралтай хандах ёстой. Шүн өвдөж байна гэдэг нь бол цоорл дамжирсаар агаад шүдэн дотор байдаг мэдрэл буюу зөөлц рүү халдвар орж байгааг илтгэдэг том шинж тэмдэг байдаг. Тийм учраас шүн өвдсөн тохиолдолд яаралтай шүдний эмнэлэгт орох юм бол аль болох мэдрэлийг нь авахгүйгээр эмчлэгдэх боломжтой байдаг. За 8 дахь нь мэдээж хаван хавдар үүсэх юм бол шүдний эмнэлэгт хандах ёстой. Хаван хавдар үүсэж байна гэдэг нь бол тухайн шүд нэлийн хүндэрж байна. Тэр шүдний үрсэл нэвчээс зулаа гэдэг юм уу ингээ холбоос идээд үрсэл рүүгээ шилжиж байгаагийн шинж учраас хаван хавдар үүсэх юм бол яаралтай шүдний эмнэлэгт хандах ёстой. За 9 дугаарх нь шүд зажлахад хүндүр байвал бас шүдний эмнэлэгт хандах ёстой. Зажлах бутлах үйл хийхэд шүд хүндүрлэж өгдөг юм бол шүдний эмнэлэгт яаралтай ирэх ёстой байгаа. За хамгийн сүүлийнх нь шүдний өнгө өөрчлөгдвөл шүдний эмнэлэгт хандах ёстой. Шүдний өнгө өөрчлөгдөж байна гэдэг нь шүдэн дотор байгаа мэдрэл судасны багц тэр тийшээ халдвар ороод тэгээд өдрөл нь хүчиж шүдний өнгө өөрчлөгдөж иж болно. Тийм учраас эмнэлэгт яаралтай хандах ёстой.